Эглэлүүдийг сонгон үзэж байгаа удаагч та бүхэнд амралтын өчийн мэнд хүргэе. Эглэлүүд уламжлалт ёсоор хэсэг харцганыг хилцүүлгийн нэгэн шин дугаарыг үзэж та бүхэнд хүргэх гэж байна. За энэ удаагийн хилцүүлэг Улаанбаатар хот хэр ухаалаг байгаа вэ? Иргэндээ хэр ээлтэй байгаа вэ? Хэр аюулгүй байгаа вэ гэдэг энэ ажлыг асуудлын хүрээнд нийслэлийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүхий л одоо дарга нар хүрэлцэн ирж тодорхой өөрсдийн хийж байгаа ажил хийгээд иргэдээс бас хүсэж хүлээж байгаа ажлуудад ямар хариу тайлбар хийх юм бэ гэдэг энэ асуудлын хүрээнд бид ярилцах юм. Ингээд студид хүрэлцэн ирсэн байгаа зөвчтэй танилцуулъя. Баянзүрх дүүргийн эргэн жаргал хүрэлцэн ирсэн байна. Сүхбаатар дүүргийн эргэн жаргал сайхан энэ удаагийн хэлцүүлэгт оролцож байна. За мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн ажлын албаны дарга Бадрал дарга хүрэлцэн ирсэн байгаа. За мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Нарантуяа хүрэлцэн ирсэн байна. За мөн л Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилт Эрдэнэт хүрэлцэн ирсэн байгаа. За мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Эцэцэг дарга хүрэлцэн ирсэн байна. За үйл ажиллагаа мониторингийн хэлтсийн дарга Батсүх дарга хүрэлцэн ирсэн байгаа. Догчилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Батбаяр дарга мөн хүрэлцэн ирсэн байна. За бид ийм бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн хэлцүүлгийг өрнүүлэх юм. Хамгийн түрүүнд би ихний асуудлыг Бадрал даргад тавья гэж бодож байна. Ер нь өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот ямар байгаад ямар болгоо гэж хамгийн анх Улаанбаатар хотын дарга за хэлж ирсэн. Үнэхээр хонцгийн сэтгэлээр ажиллажээ гэж захирагчийн ажлын албан дээр яг энэ одоо ямар хотыг хүлээж авсан бэ гэдгээс асуулт эхлэх ёстой болоо гэж бодож байна. За орой минь хүргэе. Ингээд таны асуултанд хариулъя. Ер нь бол биднийг анх ажил авахд бол Улаанбаатар хотын хэмжээнд бол ажил бас нэлээд тийм таар байсан. Нуух байхгүй. За тэгээд ямар ч байсан 2013 онд бид нар бол засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө эхний жилдээ бас нэлээд их чармаалт гаргаж ингэж ажилласан. За ер нь бол нэг үгээр хэлэхэд бол хотын нүүр царай ер нь бас нэлээд дороотолд орчихсон юм байла. За тэгээд ямар ч байсан эхний жилдээ бид нар бол эхний өвлөө бас нэг өнтөд авах тал дээр бол инженерийн байгууламж тал дээр бас нэлээд ажил зохион байгуулсан. За тэгээд 13 оны хавраас эхлээд өнтер та нар санаж байгаа бах бас нэг том гадаадын чуулга уулзалт болсон. За тэрийг тохиолдуулаад гэдэг юм уу тэр бас бидэрт их хэрэгтэй болсон л доо. За ингээд үндсэндээ тогтчлтынхаа ажлыг ихсэн. За ингээд 13 оны төвшөнд бол бас муугүй ажилласан байхаа гэж бодож байгаа. Манай хамгийн гол шүүмжлэгч нь манай иргэд байгаа. Иргэдээс ер нь хэр их шүүмжлэл ирж байна. Мэдээж одоо хамтын нийгэмлэгийн тэр том хуралдааны үеэр бол Улаанбаатар нэрээ нэг нүрээ угаацсан юм шиг байна да гэж иргэн болгон санал нэгдэжсэн. Гэхдээ тэр зүйл одоогоор ингээд одоо бидэнд бол арайч хөвшээгүй л байна л тийм учраас байнга тийм байхыг иргэдч хүсэж байгаа. Мэдээж та бүхний зүгээс ч гэсэн яг тийм чиглэлд ажиллаа хийгээ явж байгаа гэж байна. Гэхдээ иргэдээс ер нь хэр их шүүмжлэл ирж байна. Ер нь бол одоо ажил хийх тусмал иргэдээс маш их шүүмжлэл ирж байгаа. Нэгдүгээрт бол эхний жилдээ бол ер нь нэлээд тийм ч юм дутуу байна гэсэн маягтай шүүмжлүүд ирж байсан тийм ээ. Одоо бол тэр ажлынхаа одоо чанарыг сайжруулаач. Өшөө юм шинээр нэмж ингэж хийгээч гэсэн иймэрхүү маягийн одоо шүүмж гэдэг юм уу санал зөвлөмжүүд ирж байгаа. Би Улаанбаатар хотын иргэд хамгийн их асуухыг хүсэж байгаа зүйл нь одоо хогны ногоо ут гэдэг нодлончлээс эхэлж тараасан бид бас хоггүй байх аль болох Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгахын тулд иргэд айл өрхүүдээр авч иргэд бас хорон дээрээс очиж хогны ут авч авалт хогны утан дээр олон асуудал тулгарч ийн хөгөө одоо нийслэлийн мөнгийг татварлалт өгчдийн мөнгөийг үр гамгүй ашиглаж ийн ч гэдэг юм уу хэтэрхий үрэлгэн загинж ийн ч гэдэг юм уу ийм асуудал гараад аамлт энэ дээр Батбаяр дараагаас хариулт бол үнэхээр одоо яг энэ уудыг иргэдэд тарааснаар айл өрхүүдэд тарааснаар ямар өөрчлөлт гарсан юм? Орой минь тавхан. Ер нь хогны ууд хэрэгтэй байсан юм гэдэг анхны асуулт гарч ирдэг юм. Зүгээр нь хэрэгтэй байсан. Яг гэвэл манай Улаанбаатар хотод бар 10 жил судалсан гадаад дотоодын одоо судлаач за манай холбогдох мэрэгжилтнүүд өмнөх үеийн удирдлагууд олон жил судлаад үзэхэд ерөөсөө юу гэдэг үлдэр гарсан бэ гэхээр хог хаягдлыг ерөөсөө зориултын одоо уутанд хийж хөвшүүлэх нь бол хоггүй болох юм язуур үндэс юм аа. Тийм учраас энэ ажлыг ер нь хийх ёстой юм аа гэдэг заавал эхлүүлэх ёстой юм аа гэдэг зөвлөмжүүдийг удаадраа өгч ирсэн байдаг. Энийг бол олон жилийн турш хэлж ирсэн. Өмнө нь туршиж үзэж ирсэн байдаг. Тэгэхээр энэ цаг үед бол бид нэр манай хотын удирдлагууд харин зоригтой шийдвэр гаргаад энэ ажлыг эхлүүлсэн. Зүгээр ногоо ууд сайн муу гэдэг тал дээр чанарын асуудал байгаа юу гэвэл байгаа. Тэрийг л нуухгүй. Бид нэр чанаржуулаад одоо сайжруулад явна. Хэмжээ дамжаагийн ч гэсэн ард иргэдийн хэмжил бодолтой тулгуурлал явна. Гадны шууд хэмжээг бол бас улбуулж үзсэн. Тэр нь болохгүй нь ахиад сайжруулж байна. За хөрөнгө мөнгөтэй холбоотой талын асуудал гарч ирдэг.
энэ их мөнгөөр одоо сургууль цэцэрлэг барьчихгүй байсан 3 тэрбум 4 тэрбум гэж гарч ирдэг. Тэгвэл эн чинь хуультай юм байна. Хог аяглалын тухай хуулийн 23 дугаар заалтад юу гэж ирдэг вэ гэхээр таны миний төлж байгаа одоо сардаа төлж байгаа 2000 төгрөг одоо орон сууцны айлууд гэр хорооллын айлууд болохоор 2500 төгрөг маань явсаар хагаад одоо энэ мөнгөн нэг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын сан үүсгдэг одоо хог аяглалын хураамжийн орлого төвлөрүүлдэг гэж байгаа. За энэ хог аяглалын тухай хуулиараа юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр зөвхөн энэ мөнгийг буцаагаад одоо та хогоон цэвэрлэл гэж төлсөн мөнгө учраас таны энэ мөнгийг чинь хог аяглалыг одоо их усүрдээр нь багасгах, ангилан ялгах, тээвэрлэх, дарж болоход зориулнаа гэсэн ийм зориулттай мөнгө юм байна. Тэгэхээр яаж юм гэхээр тэгвэл өмнөх жилүүдэд ямар гомдол гардаг байсан мэхлээр иргэд би 2500 төгрөгөөр төлчлөө. Миний мөнгөөр та нар яагаад манай хогийг цэвэрлэхгүй байгаа юм? Яагаад бидний одоо амьдралд над одоо миний төлсөн хогны мөнгө үйлчлэхгүй байна гэдэг гомдол гардаг гэсэн. Тэгвэл одоо бид нар тэр мөнгнөөс нь хогны уутыг хийгээд та хогондоо хийчихээ гэж. Хогоо энэ уутандаа хийчихээ. Уутанд хог хийн гэдэг бол хамгийн механик энгийн үйлдэл. Гэхдээ өнөөдөр яагаад асуудал үүсэж байна гэхээр хүмүүсийн одоо ухамсарлуу одоо илүү хандсан соёлын довтлогоо маягийн зүйл болоод шүү дээ. Зүгээр тодорхой хэмжээнд бол хэрэглэж хвшиж байгаа тал гарч байгаа ажиглагдаж байгаа. Тийм ба. За хөрөнгөний тал дээр ярина. 3 тэрбум төгрөгийг яаж босгосон гэж асуудал гарна. За саяны хогны хураамж гэж бодож байгаа. Урд жилүүдэд ямар байсан бэ гэж гардаг. 12 оны 12 сарын 31-ний хүртэл ер нь яваад үзээд ингээд судлаад үзэхэд жилдээ дунджаар нэг 2.5-аас 3 тэрбум орчим төгрөгөл хог аяглалын хураамжаас төвлөрж исэн байдаг. За хотын шинэ удирдлагууд гараад энэний араас нь арай хөөцөлгөө сайжруулад, менежментээ сайжруулад, контрол мониторинг сайжруулад ирсэн. Нэг жилийн дотор бид нэр энэ мөнгийг 9.7 тэрбум төгрөг болгосон. Яаж? Хяналтаа сайжруулж шүү дээ. Үйлчлэгийг араас нь бид нар байнга тэр мөнгө хаана явж гэн яаж гэн төлгөө бүрдэж гэн үнэтрээ гэдэг юм чинь заа байнгын тавьж тэр одоо ард иргэдийн мөнгө төлөлтийн сайжруулж гэн тэр замаас нь янз бүр болдог байсан юмнуудыг бас эргэж харж гэн ингэж бид нар 3 дахин өсгсөн. Энэ мөнгөөр нь буцаагаад уут хийж байгаа. Энийг бол тэр эн чинь бол тэр сургууль барьдаг зориулттай мөнгө биш. Хогны мөнгийг хогонд зарцуулаад гэсэн тим менежмент явж байгаа юм. Бадралаараас би үргэлжлүүлээд асуу гэж бол яг энэ хогны удаатай холбоотой иргэдийн саналыг авах хэрэгтэй гэдэг иргэдийн урлын одоо тогтоол гараад ирж тэгэхээр хизээнээс юу энэ ажил маань явагдах бол гэж иргэд зөвшөөрөхгүй бол одоо яах вэ? Хуулиараа уул нь бол хог хаягдлаа багасгах, түүнийг ялгуурлах, за дарж ялгах, дарж бултгах ийм ажил нь зарцуул гэсэн байдаг. Гэтэл иргэд зөвшөөрөхгүй бол одоо яах вэ гэж. Би таны надад асуултаар таны асуулт авчих. За. Иргэний хувьд. Тэр Бадралаар энэ нэг хогны уутан дээр байтгаа нэг иргэдээс нэг хитэн санал аваад байгаа шүү дээ. Энийг бид нар хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн хогны уутан дээр санал авах ямар ашигтай. Энэ чинь тодорхой хэмжээний нүдэн тарагдчихэв. Сая Батбаяр дарга хэлчихэ. Яагаад гэвэл энэ хогны уут чинь иргэндээ очдог. Очицааны иргэд юу хийдэг вэ гэхээр ховтсон нараа хийдэг. Сая цагаан сараар бол буузаагаа төлдөөсөн байсан жишээ байсан. Гэхдээ ингэж яах нь нийслэлийн удирдлага мэдх юм хийгээл явах хэвээр. Тэр гэж л байгаа юм болоо. Тэрнээс биш одоо бид нар нэг хуучин одоо яг нэг намтрахад явдаг цаг бол алга болсон шүү дээ. 12,000 оноос хойш. Би бол өнөөдөр энэ Игэл телевиз хамт олон баярлалаа. Энд ингээ харуулж ирээ тав хүүхдээ. Би бол энд хамгийн ойр ажилласан хүн бол Нарны дарга, Батбаяр дарга хоёртай их ойр ажилласан. Хамгийн гол саналуудыг маань тэр олон нэмний саналуудыг хүлээж аваад өнөөдөр хүрх газарт нь хүргээд өнөөдөр одоо би асуух гээд байна. Зүгээр энэ нэг юмэр нэг хогны ууц гэдэг юм уу? Тийм ээ одоо нэг газрыг өнөөдөр ховшлаа хийж байгаа юм л да. Би энэ дээр бүр гайхдаг. Ард түмний өмч мөртлөө төрийн мэдлэл байх шин. Тэр газар дээр чинь төр мэдлээ хийгээд хийх ёстой юм хийх ёстой. Тэр иргэнийг төр хохироож болохгүй. Гол нь энд байгаа шүү дээ. Өнөөдөр тэгээ манай нийслэлийн удирдлагууд чинь чанга мэдсэн мөртөө нэг иргэдрөөгөө хандаад сулруулаад байна гэсэн юм шүүмжлэлийг би хэлмээр байна. Та сая хэлж чинь иргэн шүүмжилж байна. Та нар хэдий чиний шүүмжилт аав нь тэдий чиний та нар шагналт хүртдгийг. Иргэд та нарыг илүүтэй хүлээж хүндэлж явдгийг. Тэр шүүмжилт чинь та нарын алдаа гэж хэлж байгаа. Би одоо Бадрал дарга хариулвал ер нь бол яг харамсалтай нь энэ хогны ногоон уутыг бол зарим хүмүүс ингээ ус төржүүлээд байна л да тийм. Тэгтэл бол энэ бол хогны уут бол ерөөсөө задгаа хогоо хаяхаа болчихъя гэж байгаа шүү дээ. Ямар нэг уутанд л хийж. За тэр уутынууд бол дэлхийн жишгээр бусад орнуудад олон жилийн турш хэрэглээд эхэлсэн уутанд хийдэг юмыг л бид нар нэвтрүүлж эхэлж байгаа юм. Тэгээ энэ нь бол нийт хог хаядлын менежментийн ерөөсөө хамгийн анхны зайлшгүй
даван туулах ийм шат байгаа байхгүй юу? Хогоо уудан тэчээ гэж. За тэгээд яг хуу таны хэлдгээр бол яг хуу бид нар бол одоо санал асуулга явуулна. Явуулахдаа бол яг одоо цаасаар бид нар авъя гэж. Урд нь бол зарим хүмүүс бол яг утасны одоо мобайл утасны мессежээр авчих гэсэн. За мессежний авсан санал асуулгуулаас юм өрөөсгөл болох юм аа. За тийм учраас яг тодорхой иргэний нэр устаа, өөрийнх нь одоо утастаа, регистрийн дугаартаа маягаар ингээд саналыг авчаа гэж. Ер нь бол энэ санал асуулгаар бид нар бол манай иргэд бол энэ ногоон утыг дэмжих байхаа гэж бодож байгаа. Тэрнээс өмнө одоо гадны байгууллагатай хамтарсан судалгаа яхад бол 60% нь бол дэмжигдсэн байсан байхгүй юу. Тэгээ яг хоо эн чинь одоо уутыг хэрэгжүүлээд бид нар бол дөнгөж нэг 8-9 сар л болж штэ. Тэгээ энэ дээр бол одоо дасгад бас цаг хугацаа хэрэгтэй юм шиг байна. Япон орон гэгч л одоо 60-аас 80 оны төвшөнд нэг 20 жил нэлээд үйл ажиллагаа явуулж тэр уутыг хэвшүүлсэн байдаг юм туршлага байгаа юм л та. Тэгэхээр бол манайх бол дөнгөж одоо 8-9 сар болж байна тийм ээ. Тэгээ яг одоо иргэд бол энийгээ дэмжиж ингээ явчих байхаа. Хэрвээ одоо энийгээ дэмжихгүй бол бах байдаг нөгөө хуучин хог новшонд одоо дарагддаг задгаа хогтойгоо нүүр тулдаг л одоо тийм рүү бол орох бах тийм ээ. Тэгээ энийг бол одоо шинэлэг юм бол дандаа л одоо эсрүүстэй тулгардаг. Тэгээд бас манай энэ иргэний хэлдгээр бол яг бид нар бол нэг талдаа бол өөрийнхөө хийсэн ажлыг бас сайн ингээ сурталж чадахгүй үр дүн төрсөн юмудаа ингээ яадаг бас хэтэрхий бас тиймэрхүү хөлцөнгөө байна уу гэсэн дүгнэлтийг бас бид нар дотроо ярьдаг юм л да. Ер нь бол өөрийнхөө ажлыг бол дандаа иргэдийн оролцоотой мэдээж хийж эхэлсэн. Манай шинэ удирдлага бол тэгээд цаашдаа бол иргэдтэйгээ сайн тулж ажиллая. За тэгээд хийх гэж байгаамаа сайн тайлбарлая. Хамгийн гол нь ач холбогдлын одоо нэлээд богинохон хугацаанд гаргаж хүртээлтэй болгоё гэсэн анхаарч байгаа. Эрдэнэт мэрэгчлэнээс би үргэлжлүүлээд асуулт. Яг одоо уран талааны улирал эхэлсэн байгаа. Инженерийн байрлал байгууламжаа бид нэр ер нь Улаанбаатар хотын доор газар доор хотоо бид шинжилдэг, застдаг, сэлэвдэг улиралт. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал маань ер нь ямархуу төвшөнд байгаа юм бэ? Бид одоо ая тухтай амьдрах, бүгдээрээ дохлог, эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд яалтчгүй бидэнд дид үтц хамгийн чухал байна гэдэг зүйлээр бол санал нэгтчихэд байгаа ш. Тэгэхээр үнэхээр Улаанбаатар хот бол хаяагаад хилцэн, маш өргөн болцсон, захрууга улам ихт хэлж гин. Гэхдээ тийшээ бол дид бүтц очиход хүндрэлтэй ч хэсэг байна. Холбоход одоо хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудлууд ч байна. Ер нь яг нөхцөл байдал ямар байна? Энэ жилийн тухайд ер нь яг юу хийх чинь? Одоо дахиад энэ жил застдаг, дараа жил дахиад застдаг. Энэ чинь мөнгө угаагаад идэм шүү гэсэн ийм хардлага иргэдийн зүгээс асар их байдаг л. Улаанбаатар хотын хэмжээнд бол одоо километрээр тооцох юм бол 10,000 орчим километрийн инженерийн одоо цогц юм шугам шилжээнүүд байдаг. За энэ инженерийн шугам шилжээний засвар ашиглалтыг бол үндсэндээ манай байгууллага зохицуулаад бол явж байдаг. Инженерийн хангамжийн ашиглалтын байгууллагууд бол энэ ажил үйлчилгээгээ явуулж байдаг. За инженерийн хангамжийн энэ байгууллагын инженер шугам шилжээний энэ жил хийгдэх засвар шинжилтийн ажлуудын нэгдсэн графикийг бид нэр одоо бүх холбогдох байгууллагуудаас саналуудыг аваад ингээд нэгдсэн төлөвлөлтийн юуг одоо хийгээд явж байна. За энэ төлөвлөлтийн дагуу 5 дугаар сарын 1-ээс дулаан хаагдсан 15-наас хойш дулаан бүрэн хаагдсны төлөө засвар шинжилтийн ажлуудыг тухайн байгууллагууд бол хийгээд явна. За инженерийн шугам шилжээний хувьд бол үнэхээр ачааллын хувьд бол төслийн хүчин чадлууд бол үнэхээр тулцсан байж байгаа. Өнөөдөр бол Улаанбаатар хотын хэмжээнд за барилгажуулах ажил бол Улаанбаатар хотод бол эрчимтэй явж байна. За ялангуяа гэр хорооллыг барилгажуулах ажил маань бол нэлээд томоохон хөтөлбөр болоод энэ засгийн газрын хотын хөтөлбөрт бол ороод явж байгаа. Энэ нийт 20 байршил дээр инженерийн шугам шилжээг одоо шинжлэх шинээр барих одоо томоохон хөтөлбөрүүд одоо хэрэгжээд явж байгаа. За энэ хөтөлбөрүүд бол мөн энэ жилдээ нэлээд эрчимтэй явах бах. За үүн дээр одоо хотын барьж байгаа гол бодлого юу гэхээр өнөөдрийн төслийн хүчин чадалтай байж байгаа 3 ТЭЦ-с авч байгаа энэ станцээс авч байгаа энэ дулаан хангамж, цахилгаан хангамжийн хүрэлцээ бол байгаа учраас бид хотын бодлого юу гэхээр ер нь хэсэгжилсэн байдлаар инженерийн хангамжийн асуудлуудыг ер нь тухайн орчинд нь шийдээд явна гэсэн ийм том зорилттой явж байгаа. За мөн үүнээс гадна амгалан бид станцыг бол барьж байгаа. За мөн их тойров гэдэг томоохон төслийг бол хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл хэрэгжсээр бол Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн асуудал бол үндсэндээ эх хичээлээс бол хэвийн болно. Ингээд ялангуяа тойргоор одоо баригч байгаа манай энэ захад баригч байгаа гэр хорооллын асуудлууд бол энэ цахилгааны хангамжаар бүрэн шийдэгдэх юм нөхцөл бүрдэх юм аа. Тэгэхээр энэ дээр нэлээд том ажил хийгдэж байгаа да.
Ер нь яг орон сууцны хорооллуудын тухайд бас инженерийн одоо байгууламжийн ашиглалт ер нь ямархуу байд юм бэ гэдэг дээр. За инженерийн хангамж шугам шилжээний ашиглалт бол үнэхээр зарим ялангуяа ус хангамжийн шугам шилжээ бол нэлээд 30-аас 40 жил болцсон байдаг. Ерөөсөө шинжилт бол хийгдээгүй ихэнхдээ байж байгаа. За дулааны шугам шилжээ, цахилгааны шугам шилжээний хувьд бол агаарын шугам шинжилт бол хийгдэж байгаа. Цахилгааны шугамын хувьд бол одоо кабель шугам гэж ярьдаг үгтэй газар дорвол энэ бол үндсэндээ бас тодорхой хэмжээний шинжилтүүд хийгдээгүй ийм байдалтай байж байгаа. Энэ дээр бол нэлээхэн томоохон хөрөнгө оруулалт хийж шинжилт хийх юм шаардлагууд бол өнөөдөр хотын хэмжээнд бол тулгарсан байж байгаа. Ер нь одоо ингээд уран талааны цаг болохоор зэрэг монголчууд өвөл бол утаанд нэрвэгдээд аягүй хэцүү. 170 тэгэхээр зэрэг энэ тэнгүү газар шороогоо ухаад бүтээн байгуулалт хийгээд тоошороо дээрээс нь халуун усын тасалчдаг гэдэг ингээд хүндрэл зовлон нийслэлчүүдийг бол үнэхээр тойрч гарахгүй байна л та. Тэгэхээр одоо бид хизээнээс зуны улиралд халуун усаа таслуулахгүйгээр зунших вэ гэдэг бол хамгийн чухал асуудал болчиход байна. За ээлжид дулааны шугам шилжээ энэ манай хангамжийн байгууллагууд үнэсэндээ ер нь таслахгүй байх гэсэн ойлгос бол байхгүй л дээ энэ чинь. Тэртээ тэргүй яг зуныхаа улиралд бүхэл засваруудаа хийж тодорхой хэмжээгээр хийдэг. За энэ хийхдээ бол уул нь бол графикаар төлөвлөөд ингээд ээлж дараатал хийгээд явдаг л асуудал. Аль болох энэ таслалтыг багасгах тал дээр л бид нар одоо холбогдох байгууллагуудаа асуудлыг тавиул ажиллаж байна. За мэдээж энэ Би энэ дээр бас нэмээд хэлж байна. Ер нь бол яг одоо яг цэвэр физик байдлаар нь одоо шугам шүлжээгээ солих шаардлага гарч байгаа тийм ээ. А тэрнээс гадна одоо яг инженерийн хангамжийн одоо ялангуяа орон сууц нийтийн аж ахуй удирдах газар, ус сувгийн удирдах газрын одоо шугам шүлжээг мэдээ шинжлэхээс гадна энэ хоёр байгууллагын өөрснийх нь одоо үйл ажиллагаа явуулдаг удирдлага зохион байгуулалт менежмент нь хэр зэрэг байгаа юм бэ? Санхүү эдийн засгийн байдал нь одоо эрүүл сарвал байж чадж байна уугүй юу те. Энэ дээр бас манай захирагчийн ажлаа нэлээд анхаарч байгаа юм л да. Тэгээд саяхан бас удирдлагын зөвлөлийн хурал, нийслэлийн иргэдийн төлөөсдийн хурлын тэргүүлэгчдэр энэ төр асуудал оруулсан л да бид нар бол гол нь бол энэ хоёр байгууллагын одоо өөрснийх нь оновчтой, жинхэнэ эцсийн хэрэглэгчтэй туулж очиж мэдрэхүйц чанартай ийм үйлчлэг үзүүлдэг тогтолцоонд нь оруулъя. Энэ хоёр байгууллага бол одоо нэлээд олон жил бүтцийн өөрчлөлтөнд өртөөгүй ингээ явж яадаг. Тийм учраас энэ санхүү эдийн засгийн байдал нэлээд хүндэрсэн. Үр авлаганд одоо баригдчихсан тийм ээ. Ингээ байж яадаг. Тэгтэл бол одоо таны ярьж байгаа энэ баахан одоо шугам сүлжээний ажил хийж байгаа боловч энэ бол хангалтгүй байна л. Яг бол хоримтлал нь үүсч өгдөг. Бие биендээ ингээ өртөө болцсон. Жишээл орон сууцны тааж удирдах газар нь дулааны шугам сүлжээ өртөө болцсон. Эсвэл бол ус сувгтай өртөө болчихсон. Ингээ явж яадаг. Тэгээ энэ гурван байгууллагын дунд одоо бид нар бол эдийн засгийн бас нэг шал өөр шинэлэг одоо энэ дэлхийд даяараа бас нэлээд ашигладаг ийм эдийн засгийн загварт оруулъя гэж байгаа. Тэгээ тун удахгүй энийг бас нэг зунжингаа бид нар бол бэлтгэл ажлуудаа хийгээд ингээд юмнуудаа цэгцлээд ингээд дараагийн одоо 9 сарын 15-наас халаалтын уйлдрал аль бие усаар эхлэхэд бол энэ хоёр байгууллагын үйл ажиллагаа бас нэлээд сайхан жигдэрч байхаа гэж бас найдаж байна. Би үргэлжлүүлээд наран туяад араалсаа гэж бодож байна. Улаанбаатар хотод бол түүц гэдэг бол иргэнд хамгийн ойр худалдаа үйлчлэгийг хүргэж байгаа нийч одоо байдаг байлаа. Одоо бол цөөрч гэхдээ стандарт шаардлага байх хэрэгтэй гэдэг энэ асуудал гаргаж ирсэн. За одоо төв хэсэгт байгаа зориултын бус халаалт ашиглаж байгаа ч гэдэг юм уу. Ийм тохиолдлуудыг буулгаж ирсэн л да. Одоо ер нь яг худалдаа үйлчлэгээ нийслэл үнэхээр энэ төр соёлтой худалдаа үйлчлэгийг зохицлоохын тулд юу хийж байна? Жишээ нь гудамжинд одоо гар дээрээс хүнс хоол худалдаалж байгаа гэдэг дээр юу хийж байгаа нь түүцэн дээр байна. За тэгээд одоо удахгүй бид 100 болсон наадам бол наадмаар бол энэ тэндг одоо айргны гэрүүд гэдэл баригдаж өгдөг. За бид цагаан сараар сайхан харсан ууц чандаг гэрүүдийг стандартчлаад за ийм нөхцөлд ингэж чануулаа гिचлэр зэрэг үгүй энэ өмнөх шигэ байлгаж өгөөч ууцаа чануулахлаар хүрхгүй байна гэдээ бас хил амарч тэгэхээр энэ бүтнээр юу ямархуу ажлууд хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд бол худалдаа үйлчлэг явуулж байгаа аж ахуйн нэгж иргэнийг бол зохицуулах юм нийтлэг журмыг 2014 он 2 сарын 1-ээс л иргэдийн хурлын 07-нд тогтоолыг бол гаргуулад энийг бол мөрдүүлэх ажлыг бол бид зохион байгуулалт явж байна. За түүцний асуудал бол иргэдээс нэлээд гомдол саналуудад гардаг. За 1990 онд гээд гарч чад бол одоо лангуй ерөнхийдөө хол сурцсан байхад түүцнийхэн бол ерөнхий зах зээлийг яагаад худалдааны гэсэн тухайн үедээ бол түүцнийхэн бол одоо үйл ажиллагаа одоо бүх юм хангацсан. Тэгэхээр түүцтэй зориулсан бас журамтай байх ёстой. Одоо түүц рүү бас одоо жишээлбэл одоо газар чөлөөлөгч юм нийт эзэмшлийн гудамж талбай дээр холбоотой түүцнийхэн бол нэлээд гомдол санал бол үүдэг. Энэтэй холбоотой манай хотын дарга дээр түүцний удаа дараа
бас уулзаж одоо энэ талаар бол асуудал ирсэн. За энэний дагуу бол трүүцний зориулсан журмаг бол боловсруулах зөв юмаа гэсэн үг даалгавар болгохын дараагаас үүсэж байна. За энэний дагуу бид нэр трүүцэн зориулсан журмыг бол хийгээд одоо юу нэг удирдлагын зөвлөлөөр оруулаад одоо удахгүй нэг 4 сартаа багтаагаад нийслэлийн иргэдийн төрөлхтөчтэй батлуулахаар бэлэн болж байгаа гэж. За гудамжны одоо ил задгаа худалдаа орон дулаан болохтой холбогдуулсан жимсэнтэй холбоотой юм бол журмаараа бол ерөнхийдөө бол журмлаад өгсөн байж байгаа. За энийг бол одоо зөвшөөрлөх асуудлыг бол иргэд бол нэлээд асуудаг. А энийг бол дүүргүүдийн одоо худалдаа үйлчилгээний зөвлөлттэй болсон. За тэр зөвлөлтөөрөө бол холбогдох байгууллагуудын одоо төлөөлөл, иргэний төлөөлөж байж байгаа. За мэрэгжлийн хаалт цагдаа их мэтлэн одоо бүх төлөөллүүд бол зөвлөлөөрөө хуралдаад тухайн одоо дүүрэг дээрх газрыг бол юу яаж байгаа гэсэн. Зааж өгөх. Ер нь яг хамгийн тод жишээ бол наран тулцах дээр үргэлжилдэг л дээ нийл задгаа хоол хүнс тэнцээ бол одоо толгой зарж ийн хоньны хуухалсан чансан толгой дээрээс нь шорлог гэд нэрсэн одоо тэр шороо тостооц чамаагүй гадаа нь ингээд шорлог ер нь энэ асуудлууд ер нь хэр сайн хэдийн хугацааны дараа хүнсний аюулгүй байдлын тухай бол 2010 оны 13 оны 3 сараас эхлээд бол мөрдөд явж байгаа. Энэ дээр бол ил задгаа хориглоод өгсөн байж байгаа. Энэ хүмүүс ер нь яг тэр одоо дотоод хяналт гэдэг юм уу тухайн одоо үйлчлэгийг үзүүлж байгаа наран туул захын одоо хяналт тавих шаардлага. Хяналт нь бол ерөнхийдөө нөгөө засгийн газрын 311-р тогтоол шүү дээ. Тогтоолын дагуу бол тухайн одоо аж ахуйн нөхцөл дотоодын хяналтаа бол тавих хэрэгтэй. За энэ дээр бол цагдаагийн байгууллага, мэрэгжлийн хяналтын байгууллага тухайн дүүрэг дээр үйл ажиллагаа явуулж байгаа нөгөө зөвлөлөөр бол хяналтаа. Би өнөөдөр бас хилцүүлэг хийхээс өмнө хэд хэдэн үйлчлэгээний байгууллагуудаар орж үзлээ л дээ. Тэгээд зарим нэг худалдааны байгууллагууд 21 нас хүрээгүй үнд арх тамхи, за 18 нас хүрээгүй бол газ, цавуу гэдэг юм уу худалдан борлуулалтыг хориглоно гэж тавьчих. Ер нь яг энэ худалдаа үйлчлэгээний стандарт дээр арх тамхи гэдэг зүйл бол хамгийн их байдаг. Насан туршаагүй хүүхдэд одоо аав нь тамхи татдаг бол за миний хүү гараад 3 ширхэг тамхи аваад ирээч гэдэг юм. Нэг хайрц тамхи аваад ирэхэд гарын үзүр түүхтэй зараад ахна өөрөө тэр хүүхэд бас тамхи татах тэр одоо сэтлийг төрүүлчихнэ гэдэг ийм хандлага олуулсад идэм байл. Яг энэ дээр ямар хон хяналт тавьж энэ дээр бол тамхины хяналтын тухай хуулийн дээр бол тодорхой заагаад өгсөн байж байгаа. За мөн архины одоо хяналтын тухай хуулийн дээр ч гэсэн бас 21 наснаас дээш доош одоо насны насан туршаагүй хүмүүс бол арх сатууруулгын дагуу худалдаалахгүй үйлчлэхгүй гэсэн заалтыг заагаад өгсөн байгаа. За энэ дээр бол цагдаагийн байгууллага бас энэ дээр бас хяналттай бас нөлөөлж өгч байна. За тамхины хяналтын тухай хууль бол 2013 оны 3 сараас эхлээд мөрдсөн. За энийг бол манай Улаанбаатар хотын захирчийн ажлын алба бол Улаанбаатар төдийгээр Монгол улсын хэмжээнд бол ер нь энэ дээр бол сурталчилгаа ер нь нэлээд сайн яаж өгсөн гэж байна. Би Баянзүрх дүүрэг бол бас хүн ам ихтэй. Тэгээд бас харьцангуй захын хороод л учраас асуух гэдэг нь л яг хорон дээр дүүрэг дээр хүндрэл юу байна гэж. Одоо ингээд нийслэлийг ухаалаг болгоё. Бид ийм ажил хийж ингээд сууж байгаа дарга нарын ажил дээр бас хэлэх, зөвлөх зүйл иргэдээс ирж байгаа санал санаачлага юу байдаг бол. За арай мэдэргээ. Юу шууд ингээд барилгуулах. Юу өнөөдөр одоо хүн төрлөختөн байгаа цагт бол хог гэдэг бол зайшгүй байна. Жохом энэ хогоо яаж хаях уу? Яаж одоо энийг одоо годомж талбай таяхгүй байх бол зөвхөн иргэдийн ухамсарын асуудал гэж би үздэг. Тэгээд өнөөдөр бол энэ хог хаягдлаад болон энэ Улаанбаатар хотын тогтчлтын талаар одоо энэ холбогдох хүмүүстэйгээ ингээ уулзалдаад ингээд ярьж байгаадаа бол би бас тодорхой хэдэн саналуудыг хэлье гэж бодож байна л да. Энэ гэлгээ одоо энэ хогны уут гэж тарааж байна. Гэтэл энэ төрөөс энэ уутыг одоо бусад улс орнууд бол одоо хогныхоо уутыг бол хүмүүс ангиллах маягаар бол өнгийнхаа уутыг аваад дэлгүүрээс худалдаж авдаг. Гэтэл манай улс бол төрөөс энэ уутыг ингэж иргэдэд нь өгж байна, тийм ээ. Гэтэл юу энэ уутыг өгснөөрөө бол яг өнөөдөр манай иргэдийн юу цалин тэтгэврийн хэмжээ бага учраас ингэж төрөөс энэ арга хэмжээг авч яана гэж би үзэж байна л да. Тийм учраас энэ уутанд бол хүмүүс хогоо хийж хэвших хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ бол байгаль орчинд бол энэ задгаа ил задгаа хог хаягдл хаяна гэдэг бол мөн одоо байгальд сөрөг их нөлөөтэй. Ийм учраас энэ хотын захирчийн ажлын
юу газараас авч байгаа арга хэмжээ бол уутыг тарааж байгаа бол иргэдэд бол үнэхээр одоо ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ дээр бол яг жоохон дутагдaltaй тал иргэд ярьж байна л да. Одоо жишээлх юм бол уудны хэмжээ дэндүү ийм гонцгоор урт энэ төр гэх тий. Том байна. Хогийн савнд багтахгүй байна гэдэг юм уу. Энэ хэмжээгээр бол ярьж байна л да. Тэгэхээр зэрэг энийгээ уутныхаа хэмжээг бол жоохон багасгаад, жоохон өргөн болгоод ч юм уу. Энэ хэмжээгээр нь хийхэд бол иргэд бол хүлээж авах бах. Энэ дээр бол иргэд бол гялгар уут тарааж ийн гэдэг дээрээ бол би нэг шүүмжлэг хийхгүй байгаа хаа гэж бодож байна. Яагаад тэгэхээр зэрэг эн чинь нэгдүгээр бид нар өөрснийхөө амьдарч байгаа орчиндөө энэ хог хаягдлаа ил задгаа хаяхгүй байхын төлөө өөрснөөс нь нэгч төр гаргахгүй энэ төрөөс энэ гялгар утыг ингэж тарааж яхад тийм ээ иргэд энэ дээр бол одоо дишнэн төр гаргаад ихгүй ингэхгүй гэж одоо ярих бол ярихгүй баха гэж би бодож байна. Хамгийн гол нь иргэд өөрснөө энэ уутандаа хогоо хийж хэвших хэрэгтэй, ил задгаа хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Энэ талаар бол одоо хороодын хэсгийн одоо дарга нар болон бусад одоо холбогдох хүмүүс нь иргэдэд энэ жоохон энэ хог хаягдал хот тогтчлтын талаар иргэдэд жоохон сэтгэлгээний өөрчлөлтийг сургалтуудыг бол их зохион байгуулах нь зүйтэй юм аа гэж би бол үздэг юм л да. Тэгээд би бас одоо Бадралдаагаас асууя гэж бодож байна л да. Одоо энэ иргэдээс нөгөө энэ гялгар уутыг одоо тараах уу тараахгүй юу гэдэг дээр санал аваад байгаа юм уу? Эсвэл бол ер нь юун дээр ингэ санал аваад байгаа юм би бас ойлгохгүй яа мэдэхгүй байна л да. Тэрнээс биш энэ иргэд одоо хэрвээ энэ гялгар уут хэрэггүй гэх юм бол тарахаа болох юм уу яах юм? Тарахаа болжул нөгөө хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүс нь бас хурчих гээд байна. Тийм бас асуудал байна л да. Гэхдээ тийм учраас энэ дээр бол тий одоо төр бол одоо яг энэ ер нь энэ хот гэдэг газар маань хогийн сав биш. Тийм учраас энэ иргэд өөрснөө ухамсартай байж энэ хогны уутны төлөө яриад байх биш. Хогоо яаж хаях вэ, хаяхгүй байх вэ гэдгээр л ярих хэрэгтэй л гэж би үзэж байна. Хариулъя. Энэ санал асуулгын асуулт бол ерөөсөө энгийн асуулт. Энэ хогны уутыг одоо цааш нь тараах уу тараахгүй л гэж асууж байгаа. Энийг хамгийн гол нь яагаад асуух ийм асуудал явуулах болсон бэ гэхээр бол ерөөсөө 2-7 хоногийн өмнө хаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр манай төлөөлөгч нар ийм асуулт одоо яахан зүйтэй гэсэн ийм шийдэл гаргасан л та өөрснөө. Тэгээ яг одоо гол нь бол яг жинхэнэ уут аваад хэрэгэлдэг мас жирийн иргэд маань бол энийг санал асуулга явуулах нь зүйтэй гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ. Ерөөсөө тодорхой тооны улс төрчдлийн нэг шаардсан. Ийм л юм болчиход байгаа. Тэгэхээр бол манай иргэд одоо энэ дээр бол өөрснийхөө саналыг чин үнээр хэлчих байх уу гэж ингэж бодож байна. Тэгээд дээр дараагаа илүү тодруулах гэдэг шүү. Хог яг тэр иргэдийн хурал дээр бол энэ нэлээд хүчтэй бас ярьцлага үүссэн юм. Бодрал дараа би тэр одоо ингээд асуулыг авч байгаа. Тэгэхдээ тэр дунд бол надад бас одоо нэлээд бас нэг бодол төрүүлсэн нэг зүйл байсан. Юу гэхээр хотын одоо X дарга байсан мөнх 2 дарга усч ирээд тэр чинь ингээл одоо улс төрийн үнцэг ороод янз бүрээр одоо бүгэн л яриа болж байгаа шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй одоо асуухгүй гэл ингээд тэгж яхад мөнх 2 дарга одоо босч ирээд за зарим үед бол хот шууд мэдээд хийх ёстой ажил гэж байд юм аа. Хогны асуудал бол улс төрчдөг сэдв биш юм байгаа юм шүү. Энэ бол хот менежментээ аваад хийх ёстой асуудал гэж бидний энэ ажлыг үл дэмжиж хэлж ирсэн. Энэ бол надад болон бодрал дарга бид тэрт бол бас их урам өгч ирсэн. Үнэхээр одоо бид энэ хүн бас одоо олон жил одоо хотын удирдлага хийгээд явсан энэ хүний амнаас ийм үг гарна гэдэг чинь бас л одоо биднэрт нэлээд сэтгэл зүйн хувьд гэсэн том дэмжижсэн л да. Тэгэхээр ерөөсөө хогны асуудал улс төрч гэсгүй гэдэг тийм дээр ярьж байгаа. Мөн нөгөө талаас юу гэхээр их мөнгөний асуудал ярьлаа инээ тэрэгэл ингэнгүүт хогн дээр хэмнэлт гаргаж болохгүй гэдэг бол тэр одоо тухайн үеийн одоо нэлийн ажил хариуцсан нийслэлд ажиллаж байсан яг тэр иргэдийн хурлын төлөөлөгчдүүд шууд бүгд л хэлж ирсэн. За баярлалаа. Эглэлж Ишиг харьцааны хилцүүлгийн үзэгч та бүхэнд хүргэж байгаа. За бид энэ удаад нийслэл хот хэрхэн өнгө үзэмжтэй байх юм бэ? За хүн амын маань 50 орчим хувь амьдарж байгаа. За дэлхийн жишгт саяас илүү давсан хүн амтай томоохон хот гихч Улаанбаатар хот маань үнэхээр энэ дэлхийн жишгт нийцэх хот байхын тулд юу хийх шаардлагатай хүндрэл бэрхшээл юу байгаа юм бэ гэдэг асуудлуудын хүрээнд за Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүхий л хилцээний дараа нар удирдлагууд хүрэлцэн ирж үзэгч та бүхэнд тодорхойлол өргөж байгаа хилцүүлэг хэдэн орны дараа үргэлжлэлээ.
телевизийг сонсож байгаа үзэгч та бүхэнд талархлаа илэрхийлээд үсэг харцгаанууд хэлэлцүүлэг студиас үзэгч та бүхэн шууд үргэлжлэн хуржийн зайнуудад бид Улаанбаатар хотын бүхий л одоо асуудлын хүрээнд нийслэлийн Улаанбаатарын захирагчийн ажлын алба чухам юу гэж аим бэ гэдэг асуудлын хүрээнд за бас эднээс тодруулах ёстой иргэдийн маань бас зарим маргаантай байгаа гэдэг юм уу талцаж байгаа за асуухыг хүсэж байгаа зүйлүүдийг алуулах одоо бас олон нийтэд хүргэе гэж бодож байна. Тэгэхээр манай Улаанбаатар хотод бол тухайн дүүрэг хороонд одоо арх худалдан борлуулах цэг бар ресторан штуудлал одоо хүн амд хамгийн хэрэгцээтэй байдаг усны худагаас одоо гэр хороолт гэх юм уу да илүү их тоотой байгаад байна. Гэтэл хүмүүс усаа хамгийн их одоо хэмжээтэйгээр өөртөө ойроос авч явах хэрэгтэй. Гэтэл арх согтруулах хундаа тэрнээс ч олон хэмжээгээр хамгийн ойрхон байгаад байна гэсэн шүүмжлэл байгаа юм л. Тэгээд Улаанбаатар хот бол амьдрах орчны зургал гэдэг зүйлтэй олъё гэж ярьж байгаа. Энэ ажил дүр нь ямар хуу жишгээр явж ийн гэж эцэцэг дарга хариулвал. Тэр би энэ дээр дахиад ингэсч тарж идэв. Та нарын архины асуудал дээр ер нь ямар тодорхой ажил үйл явуулж байна. Зөвхөн нийслэлийн одоо энэ захирагчийн албаны удаа өдөр хэлс одоо наран даргын энэ улсад нийслэл нэг юм гаргасан шин архиныг ингээ 20 бас нэг тавьдсан. Тэгэхээр энэ дээр би зүгээр тэр дэлгүүр харшаа гэдэг юм дээр бол та нар ямар. Тэгээд эн чинь нэг цагдаагийн байгууллагт явдггүй юм лээ шүү дээ. Тэгээд эцэст нь ингээд бид нар өөрсдөө дандаа та нарыг муу хэлдэг. Муу хэлдэг. Бид нар өөрсдөө санаачлаад юм их гэхээр цагдаагийн байгууллага чинь хүний эрх гэдгээр ингэж хааж богоод байдаг шүү дээ. Нөгөө цагдаагийн байгууллага нөгөө хууль нөгөө сахиулах хүн чинь хүний эрх гэдэг төрөл дуурдаг болсон ийм цаг үед тэр архины хаалууд нэг ялангуяа нойлоос хойш ер нь ямар арга хэмжээ авч байна. 0 цагаас хойш. Зүгээр өшөөний асуудал наран туяа даргадаг юм л та. Энэ дээр та нар ямар арга хэмжээ авч байна? Бүр тодорхой хийж өгөөрэй. Энэ чинь улс төрийн асуудал биш. Энэ чинь ердөө өнөөдөр нийслэл бүр хамгийн энэ дэргүүний гамшиг болсон асуудал. За тэгээд өнгөрсөн онд нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд манай захирагчийн ажлын албаны зүгээс Азийн сантай хамтран иргэдийн амьдрах орчны газрын зураглалыг бий болгож манай хороо имэн гэсэн захин сайтыг нээсэн байгаа. За энэ ажил нь болохоор гэр хорооллын 87 хороонд одоо иргэд маань ямар одоо орчинд амьдарч байгаа юм бэ? Тэдэнд хүрч байгаа нийтийн үйлчилгээ тийм ээ хэр хүртээмжтэй байгаа талаар газрын зураглал дээр бид нар бодитоор нь тэмдэглэж үзүүлсэн байгаамаа. За тэгээд энэ дээр мөн тэр одоо саяны хэлээд байгаа худгийн асуудал байна. Мөн арх согтруулах хундаагаар үйлчлдэг цэгийн тоо хичнээн байна. За шатуун төгөх станц байна уу? Мөн одоо зам тийм ээ засмал замтай байна уу? Хэрэглэтүүлэг байна уу? Гэх мэтлэнгээр бид нар бол өнгөрсөн онд 8 индикатораар одоо үзүүлэлт тэмдэглэж хийсэн байна. За энэ 14 он эхлээд мөн 8 индикатороор бол бид нар бас газрын зураглалыг тэмдэглэгээд захирагчийн гэр хорооллын ажлын албатай хамтарч хийсэн байгаа. За тэгээд энэний үр дүнд юу гэхээр одоо иргэд ямар орчинд амьдарч байна тийм ээ? Одоо юу хэрэгтэй байна? Төр засаг болон одоо бусад байгууллагууд ч гэсэн тийм ээ гэр хорооллын иргэдэд юу дутагдаад байгаа юм бэ? Юу төлөвлөх хэрэгтэй байна? Төсвийн хөрөнгийг яаж зөв зохистой зарцуулах хэрэгтэй вэ? Сургууль соёл цэцэрлэг хүртээмжтэй байна уу гэдгийг тэндээс бодитоор харж өөрсөндөө ашиглах боломжтой юм байна. Мэдээж одоо иргэд өөрсдөө яаж мэдээлэл оруулах вэ? Тухайлбал би одоо хорооны иргэн Улаанбаатарт оршин суугч мөртлөө яг энэ тухай огтонч мэдээлэлгүй явж байгаа хгүй. Тэгэхээр би өөрийнхөө амьдарч байгаа хороонд одоо жишээ нь ийм юм хэрэгтэй байна, шаардлагатай, ийм зүйл байхгүй байна гэдэг юм уу? Ийм зүйлийг оруулах боломж юу нэр нээлттэй байна. Одоо энэ бол нээлттэй. Манай одоо хотын 9 дүүргийн хэмжээнд буюу мөн хотын яг 6 дүүрэг дээр гэр хорооллын захирагчийн ажлын алба гэж байгаа. Мөн одоо хороо дүүргийн засаг даргын тамгын газрууд ч жин хорооны захиргаа, засаг захиргаач гэж байгаа. Тэднэр дээрээ очиж хандаад иргэд одоо тийм ээ энэ хүү манай хороо эмийн захим сайтанд бид нар одоо үзүүлэлт нэммээр байна гэж саналаа өгөх юм бол тэр үзүүлэлтийг тэмдэглээд одоо сая өнгөрсөн одоо 2 сард бид нар бүх дүүргийн одоо IT хариуцсан мэрэгчлэлтүүнгүүдийг одоо урьж сургалт зохион байгуулсан байгаа. За энэ манай хороо эмийн захим сайтыг яаж баяжилт хийх вэ? Тэмдэглэгийг яаж оруулах вэ гэдэг. Тэгээд захирагчийн ажлын албан дээр хийсэн тэмдэглэгээ бүхий зураг авчирч өгөхөд сайт руу шууд одоо баталгаажил хийгдсэн дараа орох боломжтой болох юм ба. Тэгээд иргэн бүр өөртөө саналаа гэр хорооллын захирагчийн ажлын албад өгч болно. Мөн хороо дүүрүүдээ харьцаад оруулах бас байна. Мөн танаас тодруулах нэг энэ дээр бас нэг нэмээ хэлэхэд энэ хотын хэмжээнд энэ гэр хорооллын юунаас гадна эрүүл аюулгүй байдлын индекс гэдэг юмыг өнгөрсөн жил бид нэр хийсэн 44 үзүүлэлтээр өнгөрсөн жил 12 оныхыг бол дүгнж үзсэн. Энэ дүгнж үзэхэд бол үнэхээр таны хилээд байгаа асуудал энэ
ахын хэлээд байгаа асуудлууд бол үнэхээр яг тэр үзүүлэлтүүдээр бол тодорхой гарч байгаа. Жишээлбэл одоо би өөрийнхөө хороон дээр ингээл хийгээд үзсэн чинь миний хороо амьдарч байгаа хоронд 58 бар ресторан байсан. Архины гэлгүй. Тэгээд энэ үзүүлэлтүүд дотор ингээ нарийн ингээд бүх юмнуудаар урьсан л да. Инженер шугам шилжээний талаар, цэвэр ус хангамжийн талаар тэгэл тэр ходог ус бүх л юмнуудад 44 үзүүлэлтээр ингээд дүгнээд явж байгаа. Энэ жилээс эхлээд энэ бол 13 оныхыг дүгнээд 10 ингээд дүгнээд ирэхэд бол ер нь хотын хэмжээнд энэ иргэдээр тулгамдж байгаа асуудлуудыг ямар тулгамдж байгаа асуудлууд байна гэдг нь бол ерөөсө хуучин бол зүгээр л хий хараал явдаг гэсэн бол одоо ингээд үзүүлэлтээр яг өөрсдөөс нь хороогоос эхлээ гаргаад дүүргээр гаргаад хотоор гаргаад ингээд дүгндэг учраас би тэр хороо байд юм уу тэр орчин суугч хаана явж байгаа ямар нөхцөлд амьдарч байгаа гэдэг юм гаргадаг ийм боломжтой ийм давуу талтай болж байгаа. Тэгэхээр ирэхээр ер нь энэ төлөвлөж байгаа асуудлууд бол эвтэйг зэгцтэй бодлого хөвчихсэн хэрэгжих юм боломж нөхцөл бүрдэж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Би инхцтэй дараас үргэлжлүүлээд асууя. Хамтын орон сууц гэдэг ойлголт өнгөрсөн жилээс эхлээ гарч эхэллээ. За барилгын чанарын тухайд бол асуудал нэг хэсэгтэй л бас гарсан. Хотын дараа гоцоо байна, гацаасан, лифт нь болохгүй байсан гэх асуудалтай. Одоо оруулж байгаа хүмүүс төр шалгуур өөр нь яаж тавигдаж байна гэж хэдэн хүн одоо 14 онд оруулах гэж байна. Энэ дээр бол одоо танил талаараа оруулж ийн хамтын орон сууцыг одоо юу гэдэг яг үнэхээр ахмадууд нь авч чадахгүй байх гэсэн гомдол бас мэрсэр гараад байна. Тэгэхээр энэ дээр ер нь яг ямар зохицуулалтуудыг хийж ажиллаж байна. За энэ хамтын орон сууцны асуудлаар бол засаг дарганы захирамж гарсан байгаа. Өнгөрсөн оны 7 сард 720 тоо захирамжаар. За энэ захирамжаар бол хамтын орон сууцны сонгон шалгууруулах журам гэж батлагдсан. За мөн сонгон шалгууруулах комисс гэж томилогдсон байгаа. Нийслэлийн засаг дарганы тамгын газрын гэрэлжлүүнд дарахтай одоо 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс гэж байдаг. За манай захирагчийн ажлын албан дээр болохоор одоо өргөдөлгсөн иргэдийн тоо бол нэлээд олчирж байна. 1995-аас 12 оны хэмжээнд 8600 гаруй байсан бол одоо энэ хамтын орон сууц хөтөлбөр одоо бий болсноос хойш одоо 3400-аад иргэн өнөөдрийн байдлаар нэмж одоо тийм ээ энэ хөтөлбөрт хамрагдаа гэсэн материал ирүүлсэн байна. За тэгээд шалгуур үзүүлэлтийн хувьд бол ер нь бол манай албан дээр шалгуур хангасан материалыг сонгон шалгууруулах комиссд оруулж байгаа. За тэгээд шалгуур үзүүлэлтийн хувьд бол мэдээж одоо нийслэлд хамгийн сүүлийн 5 жил амьдарсан байх ёстой тийм ээ. Тэгээд тэтгэврээ тогтоогдсон байх ёстой. Мөн одоо улсаас урд өмнө орон сууц авж байгаагүй байх ёстой. За мөн одоо үл хөдлөх хийд хөрөнгөгүй байх гэх мэтчлэн ингээ. За энэ шалгуур үзүүлэлтийн дагуу судалгаа хийгээд мөн дүүргээс нь халамж үйлчилгээний мэрэгчлэлтэнгээс нь тухайн иргэнийг одоо нөхцөл байдлын үнэлгээг нь бас хийлгэж авч байгаа. За ингээд бид нэр сонгон шалгуурлах комиссийн хурлаар нэг бүрчлэн оруулж танилцуулаад тэндээс шийдвэр гаргуулад одоо түрээсийн орон сууцнд орох эрхийн бичгийг нь гартуулах үйл процесс л явагдаж байгаа. Сонгон шалгуурлах комисс гэж байгаа шүү дээ. Тэр сонгон шалгуурлах комиссийн иргэдийн төлөөл байна уу? Байгаа. Яг уу. Тэр иргэдийн төлөөллийг яаж олж авсан? Би бол энэ дээр өөрөө өстэй өмнө нь орон сууц хувирлах комиссын гишүүн байсан. Энийг сайн мэднэ. Яаж орон сууц хувирлж яаж явдаг. Дохоод бол өнөөдөр иргэн жаргал сайхан танаа тандаад орон сууц авахсан танаа комиссоос нэг хүн тэр иргэн жаргал сайхныг очиж үзэж ийн юу юу? Бодит байдал дээр. Ингэхгүй л байна шүү дээ. Зөвхөн комисс гэдэг нэр байдгийг тэгээ ямар улсад байдгийг мэдгүй. Одоо энийг бол дараа таавхан олон нийтэд энэ телевизээр харуулах хэрэгтэй. Энд чинь нэг хардалт явагддаг. Зүгээр би энэ ташрын хэлгээд дахиад талархснаа илэрхийлэр хүмүүсүүд хийж байгаа хүнд талархал илэрхийлээд дандаа намцрагсан юм эргээд нэг улс төрсэн байдлаар оруулах гэдэг. Үгүй энэс би айхгүй. Яг гэвэл энэ орон сууцны энэ том цогцог өнөдр нийслэлийн шинэ удирдлага бий болгоод аваад эхэлж явуулчихсан шүү дээ. Тэр энд чинь иргэд бид баярлахаас арга. Нөгөө хардалт нь болохоор тэр хамтын байр гэдэг дээр ч ер нь харлт явагддаг. Талдаа оруулаад би бас энэ дээр нэг санал нэг байд. Өөрөө нэг комиссын гишүүн байсан бол тэр маш их харлтанд өртөгдөжсэн. Тэгээд шалгуулж байсан. Тухайн үе ардын жилхар групп гэдэг. Энэ дээр инхцтэй дараа тодруулуулаад жишээ нь яаж иргэдийн оролцоог үнээр хангаж яаж шударга хийж чадчих байгаа. Тэр нь чухал байна. За энэ комисс маань бол одоо хамтын зөвлөлөөс төлөөлөл байгаа. Мөн одоо нийгмийн халамж жишээ газраас бас төлөөлөл байна. За тэгээд нийгмийн даатгалын газраас төлөөлөл байгаа, цагдаагийн газраас төлөөлөл байгаа тийм ээ. За тэгээд засаг дарганы тамгын газраас гэх мэтчлэнгээр ер нь төлөөлөл байгаа. За энэ дээр бол ер нь
сонгон шалгаруулах комиссмын бол би шударга ажиллаж байгаа л гэж та бүхэнд бас хэлмээр байна. А яагаад гэвэл одоо бид нар бол иргэдийн одоо нэг бүрчлэн мэдээж айл өрхөөр явж судалж чадахгүй байгаа боловч материал дээр нь ажиллаад үнэхээр зайлшгүй шаардлагатай гэсэн айл өрхөөр одоо мэрэгчлэнгүүдээ болон өөрсдөө очиж судалгаа хийж үзэж байгаа. А тэгээд зургийг хасаргаад, тодорхойлтыг хасаргаад энэний дагуу одоо сонгон шалгаруулах комиссар шийдвэр гаргадаг. Уулзаар зүгээр энд би хуучин зүйн комиссын гэсэн байсан болохоор өнөөдөр бол юм техник технологи хөгжсөн болохоор наад материалны чинь хамгийн бийцсэн цогцолтой та нар төчөөр байр авч чадна. Хүний сэтгэл ийм л мох юмар орцсон байна. Тэгэхээр миний нөгөө явж чаддгүй гэдэг чинь энэ бодит юм. Тэгэхээр нөгөө орон сууцны комисс чинь хүн хардаад идэггүй. Тэр үед бол явдаг болохоор хүн харддаг байсан. Одоо зүгээр ширээний араас одоо техник технологи гэсэн компьютер араас зогцоод за. Тэгээд тэр комиссд ямар одоо сая үүдгэл чиглэлээр ямар ч усууд байдгийг энийг бол олон нийтэд бүр илтээр танилцуул. Олон нийтэд харуул. Тэгжээс наад тэр хардаж сэрдэл тэр нэг улс төрч гэдэг юмнууд зэмжиж зогсоо шүү. Яг үнэн хэлбэл дахиад нийслэлийн шинэ удирдлага улс төрчийг шүү 12 оноос хойш. За би багцуур дараагаас асуумаар байна л да. Одоо ингээд манай улс бол нэг интекстэй хот маань одоо эрүүл аюулгүй орчин ингээд ер нь хяналт үнэлгээ шинжилгээний хэлтс яг юуг хариуцж ажиллаж байна гэж. За манай хэлтс бол ерөнхийдөө бус хэлтсээс яхаа өөр мэт юм онцлогтой хэлтс байна. Тэгэхээр зэрэг захирагчийн ажлын албаны чиглэлийн хүрээнд хэрэгжиж байгаа одоо энэ бүх нийт үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх, тэгээд үр дүнгийн сайжруулах чиглэлд бодлогын зөвлөмж гаргаж ажиллах ийм үндсэн чиглэл үүрэгтэй. Тэгэхээр зэрэг ерөн зүгээр нийслэлийн хэмжээнд мэдээж бүх орон нутгийн хэмжээнд засгийн газрын 13 оны 322 дугаар доллар батлагдсан захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийх нэгдсэн журам гэж гарсан. Тэгээ энэний хүрээнд аймаг орон нутгийн нийслэлийн засаг дарганаар одоо тодорхой одоо орнтой тохирсон ийм журам гаргаж хяналт шинжилгээ амлын ажлыг хийх ёстой. За энд нийслэлийн засаг дарганы зүгээс А1146 гэдэг ийм захирамжаар нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ийм журам гарсан. Энэнийхээ хүрээнд одоо хэмжээнд явж байгаа нийт үйл ажиллагаанд үнэлгээ мониторинг хийдэг. За ер нь бол захирагчийн ажлын албанд одоо 5 хэлтс ажиллаж байна. Цаана өшөө одоо шууд харьяанд 23 нийслэлийн өмчт үйлдвэрийн газар ажиллаж байна. Энэ бүгдийн одоо жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэр хэрэгжилтийн биелэлт, энэ үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийж мониторинг хийн. Хажуугаар нь одоо бас манай захирагчийн ажлын албанд дээрч өшөө ерөнхий менежерийн зүгээс одоо дүүрэг харьяа газруудад өгсөн чиглэлийн хүрээнд хяналт шинжилгээ хийн тийм ээ. Өшөө тэр нэмэгдээд бас нийслэлийн одоо засаг даргын орлогч нарын өөр функцид манай харьяа хэлтсүүдэд хамааралтай асуудлууд байна. Тэдний одоо үйл ажиллагааны хэрэгжилтэнд бас одоо хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хийх ийм л одоо тэр сайн үнэлгээ өгч ажиллаж байна ер нь тэгээд бас захирагчийн ажлын албач тэр за таны шалгаж байгаа хянаж байгаа газрууд ер нь хин сайн байна хин муу байна ажил нь. За энэ бол одоо үндсэндээ жилийн эцэст сая нийслэлийн хэмжээнд нийт одоо 67 нийслэлийн өмчт үйлдвэрийн газрын контракт гэрээ дүгнээд за мөн жилийн эцээр одоо 1 сард нийслэлийн хэмжээнд одоо нийт үйлдвэрийн одоо харьяа нийслэлийн өмчт үйлдвэрийн газрууд, захиргааны байгууллагууд, агентлаг газруудыг бүгдийг одоо хяналт шинжилгээ үнэлгээ энүүгээр хийгдсэн. Тэгээ ингээд одоо нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд хэн ямар хөө одоо үр дүнтэй ажиллав, ямар одоо байгууллагууд хангалтгүй ажиллав, яаж одоо ажил сайжруулах арга хэмжээ авахын чиглэлийн асуудлууд сая нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар ороод өнгө аваад тэгээ эх оныхоо зорилтыг батлуулаад ингээд ажиллаж эхэлж байгаа. Онц авсан нь аль нь муу авсан нь аль нь муу сурч чадраг илүү анхаарах хэрэгтэй. Зүгээр энд бол яг зүгээр манай харьяа газруудын одоо сая миний хэлсэн 23 нийслэлийн өмчт үйлдвэрийн газруудын хэмжээнд хүрээнд бол ажил сайжруулах гэдэг ийм үнэлгээгээр нэг 2-3 газар байгаа. Бусд нь одоо ерөнхийдөө зорилттой хангалттай биелүүлсэн гэсэн ийм үнэлгээ авч байгаа. За зүгээр нийслэлийн нийт 67 байгууллагын хүрээнд бол мэдээж засаг даргын 5 газрын одоо харьяанд ажилтдаг зарим нэг одоо жишээлбэл автобус 1 2 3 автобус 1 3 гэх мэтлэн ийм одоо
нийтийн дээрийн үйлчлэгээний зарим компаниуд хангалт хөгсөн үнэлгээ авсан ийм чиглэлийн юмнууд байгаа. Тэгээд энэ бол одоо тодорхой одоо журмынхаа дагуу үүрэг хариуцлага ногдуулах юм чиглэл. Нийслэлчүүдийн аюулгүй амьдрах тэр зүйлд халтж байгаа нэг зүйл бол нийтийн тээврийн үйлчлэгээ ялцчихгүй мөн одоо жишээ нь маш хурдтай явж ад гинт торомсолдог тий. Тэр хүн одоо хүл ахмад настай хүмүүс нь хүл гараа гэмтээвэл яах вэ? Хүүхдүүд нь унж ойчвол яах вэ? Эргээд тэр бас нэг гадна талд дахиад хүний эд хөрөнгө сүйтгэл яах вэ? Хүний амь нас гэд ер нь нийтийн тээврийн үйлчлэгэн дээр яаж одоо захирагчийн ажлын алба жишээ нь ямар хяналттай авч ажиллах энийг сайжруулах ямар одоо дэлхийн жишгт хүрэх ямар боломж байна? Манайх бол одоо зарим хяналтын байгууллагууд яваад үзэхлээр нийтийн тээвэр ярьж байгаа жолооч нарын согтуу байсан тохиолдлууд хүртэл гарсан шүү дээ. Дахин асуулт тавьчих. Нийтийн тээврийн хэрэгслийг л хамгийн гол нэгдүгээр ингэрээ болсон их хүрдөнгө өгсөн. Хоёрдугаар нийтийн тээврийн хэрэгслийн жолооч төр мэрэгжлийн бус учраас зогсолт хийж чаддгүй. Би өөрөө автобусны жолооч 20-30 жил байсан. Зогсолт хийж чаддгүй одоогийн жолооч төр. Сая хэлдгээр орой буугаад арх уудагдаад болчихно. Би энэ санда замын цагтгийн газрын дээр жаргалсан хорондоод би хэлжсэн. Та нар өглөө биднийг өглөө 6 цагт чи үлээдэгдэх адилхан үлээлгээд байгаа чи. Битгий мөнгөний жолооч ялаараад байгаа чи гэжсэн. Яг үнэн хэлбэл энэ дээр л нийслэлийн захирагчийн албад арга хэмжээ авч чадахгүй би мэдчихэв. Энэ бол та нарын үнэхээр чадахгүй мó Бадралт арга. Бидний цаг хомс байгаа учраас илүү тайлбар авах хэрэгтэй. Мэргэжлийн төвшингийн одоо жолоочд бий болгож. Тэгвэл та нар чадна. Тэрс өнөөдөр мөнгөөр авсан яа английн жолооч, микро урьдчилсан жолооч автобусаа өөрөө ингэ шуумнасаа гараж явж чаддаггүй шүү дээ. Би нэг нүдээр хараад загингийн дээр жолооч. За яг нь нийтийн тээврийг бол яг манай захирагчийн ажлаар шууд хариуцдаг л дээ. Гэхдээ бол ер нь бол нийслэлийн хэмжээнд бол энэ тун удахгүй нийтийн тээврийг бол нэлээд өөр төвшөнд гаргая гэж. Тийм учраас бас нэг ажлын хэсэг байгуулчихсан. Ер нь бол нийтийн тээврид бол нэлээд шинжлэх ухааны үндэстэй ийм шинэ бүс зохион байгуулалтанд орё гэж. Хамгийн гол нь одоогийн энэ нийтийн тээвэр бол дандаа хувийн голдуу оператор автобусны компаниуд орлогын төлөө л хөөцөлж байгаа байхгүй юу? Орлогын төлөө хөөцөлт нь мэрэгжлийн бус жолооч нартай машин техник бол хуучин байна тийм ээ. Тэгэхээр бол энэ дээр бол ер нь хотод бол цагийн хуваараар үйлчлдэг. За жинхэнэ одоо чанартай тохирсон тэр тээврийн хэрэгслүүд нь бас байх ёстой. Хамгийн гол нь цагийн одоо хуваарьд оруулахын тулд тодорхой хэмжээний татаасыг өгөөд тэр орлого ашигын төлөө биш тийм ээ. Яг иргэддээ аюулгүй үйлчлэх талдаа хамгийн зөв анхаарах ийм тогтолцоонд орох хэрэгтэй юм л да. Харамсалтай нь бол одоо бол чадахгүй байгаа. Тийм учраас бол энэ нэгдүгээр энийгээ чөлөөлж өгсөн ч гэсэн өөрснөө одоо автобусны жолооч нар бол дамаараа одоо ингээд би энийгээ гүйс төрүүлэх гэж замын бөглөө үүсгдэг тийм ээ. Ийм хүндрэлтэй зохисгүй юмуд гаргаад байгаа. Тэгэхээр одоо ямар ч байсан бид нар бол нийслэлийн удирдлагын төвшөнд бол нийтийн тээврийг бол тун удахгүй чигдрүүлээд нэг цоошин зохион байгуулалтанд оруулаад өгнө. Хүн судалтай үйлдвэрлэл үйлчлэгээгээд асуухлаар зэрэг залуучууд Улаанбаатарын залуучууд амралтаа өнгөрөх газар нь зөвхөн одоо баар ресторан болчиход байна шүү дээ гэдэг ийм шүүмжил олон жил явлаа л завлаучуудыг тавтаа тухтаа амрах энэ боломжийг нь хангахын тулд нийслэл юу хийж байна? Энэ залуучуудыг одоо тавтаа тухтаа амрахын төлөө бас нийслэлс хэд хэдэн ажлууд бол хийж байгаа. За нодон бол бид нар одоо арихгүй цэнгэний газрыг бол байгуулах журмыг бол нийслэлийн удирдлагын зөвлөлөө хурлаар бол оруулаад батлуулсан байж байгаа. За энэний дагуу бол засаг даргаас бол энэ туулал дунд гол орчмоор одоо 15 байршилт бол энэ арихгүй цэнгэний газар бол байгуулах нь зүйтэй юм аа. Энэ нь бол залуучуудын одоо амралт чөлөө цагийг бол зөв зохистой өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн юм үүрэг даалгавар өгсөн. Энэний дагуу бол кадастрын зураглалыг хийгээд нийслэлийн засаг дарганы захирамжийг гаргуулад одоо энэ 4 сараас эхлээд бол 15 газарт бол тэр тухайн байршилт нь бол аж ахуйн нэгж иргэдүүдэд нь бол энэ гэрээрээ хийгээд одоо үйл ажиллагаанд бол ороод явж байгаа. Ялангуяа тэр нь туулгал дунд голын хавьяар бол одоо хог хаягдл бол гаргадаг, зарим хүмүүс бол одоо машин тэргээ угаадаг тийм ээ, арх ууд согтурдаг ийм асуудлыг бол зогсоох зорилгоор бол эзэмжүүлээд залуучуудын чөлөө цагийг бол зөв зохистой өнгөрөх ийм арга хэмжээг бол зохион байгуулсан байж байгаа. За хоёрт нь бол нодны бол бас нийслэлийн засаг дарганы 548 тоо захирамж гарч одоо шөнийн 12 тэг цагаас хойш бол арх зарахгүйгээр бол одоо одоо диско бар ч юм уу караоке ч юм уу ийм газруудыг бол архигүйгээр үйл ажиллагаа явуулахыг бол 7 хоногийн 3 өдөр одоо 4-5 дахь хагас сайны өдөртөж шөнийн 15 цаг хүртэл бол үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байж байгаа.
За энэ дээр цагдаатай холбоотой юу л ярьж байна л да. Төрөүний энэ цэцэг даргын асуусан асуултан дээр цаг байх болохоос би хариулж чадсангүй 60 цагангүй төрөө бол бас асуусан. За энэ дээр бол цагийн хуваарийн асуудал дээр бол цагдаагийн байгууллага бол хяналтаа тавиа явчих юм байна. Ер нь 12:00-өөс бол архитектурын согтуурахтай тэмцэх тухай хуулийн зүйл залтаар заасны дагуу бол ямар ч арх согтууруулах ундааны зүйлийг бол худалдаа авахгүй. Энэ дээр бол цагдаагийн байгууллага хяналтаа тавиад явах юм байна. Би таны нэг хоёр юм асуугаад байна. Нэгдүгээр тамгины хувьд биелээ болоод тэгээд 100 гарсан хоёрыг иргэд яаж хүлээж авдаг вэ гэдэр харлаа. Би 40 жилийн тамтай. За одоо тамхит тавьсан. Тэр тамгины уулын орчин өрөөсөл хязгаар тавьсан болох тэр хүмүүсийн дээр тамхит тавьсан. Хоёрдугаар би нэг асуулт тавья. Архины уул хязаа батлагдах вэ? Сая хурлын нээлттэй ажиллаганд архины уулыг бид нарыг сонссон. Энэ яг хаашлагдаад байгаа юм. Энэ бол одоо танаа хэлцээд нийслэлийн удирдлагууд одоо энэ дээр ямар арга хэмжээ авах вэ? Архины хяналтын тухай хуулийг батлуулах энэ тал дээр бол манайх бол нийслэлийн одоо Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба засаг даргын зөв тамгын зүгээс бол бас нэлээд энэ дээр бол хамтран оролцож байгаа. За иргэдийн хилцүүлэг дээр ч бол хамтарч оролцсон байгаа. Мөн хороодын засаг дарга нар, дүүргүүдийн засаг дарга, орлогч нарын хэмжээнд гэсэн аж ахуйн нэгжүүдийн хэмжээнд гэсэн хилцүүлэг дээр бол нэлээд бид нар бол удаа дараагийн хилцүүлэг дээр Эрдэнэ чимэг гишүүнтэй бол хамтран оролцож байна. За мөн энэ дээр бол юу гаргаж өгсөн бэ гэхдээ зэрэг түрүү нөгөө гэр хорооллын зурагжуулалтын холбоотойгоор одоо ундны усны худаг л бол одоо хоосоо илүү арх согтууруулах ундагаар худалдаалдаг цэгтэй гэдэг тийм. Энэ дээр бол бас одоо нийт хороонуудаар одоо хичнээн зэрэг ажиллаж байна гэдэг юмнууд зураглуудыг бол гаргаж өгсөн байж байгаа. За архины хяналтын тухай хуулинд бол 3,000 хүн тутамд одоо нэг арх худалдаалах цэг байна гэдэг ийм залтууд орсон байгаа. Тэр 1000-аар байвал хэдэн цэг байх вэ? 2000-аар байвал хэдэн цэг байх вэ гэдэг бид нэр саналуудыг бол оролцуулж өгсөн. За мөн архины хуулийн одоо удирдлагынхаа одоо нийслэлийн удирдлагын зөвлөлт хүртэл бол танилцуулсан байж байгаа. Ер нь төсөл нь ямар хэлбэрээр явж байна гэдэг. За хууль зүйн яам бол энэ дээр бол голжлон сууж байгаа. За дараагийн 7 хоногоос бол ерөнхий бүр эцсийн байдлаар эцэслээд бол манай бас нийслэлийн удирдлагуудад дахин танилцуулна гэдгийг бол хууль зүйн яамны мэргэжилтэн бод өнгөрсөн 7 хоногт бол ярьсан байж байгаа. Бидний хилцүүлгийн цаг өндөрлөгт хүч нь би хамгийн сүүлд бат аяр дараас асууя л да. Одоо жишээ нь иргэд ууд тараалаа гэд тэр уутыг өөр зүйлд ашиглачаад хогоо ил задгаа шууд бункрлог хогийнхоо самнаас хийгээд эсвэл одоо би өөрөө адилхан орон сууцнд амьдрах хүн коридорт гарахлаар зэрэг битүү ингээд хогнуудаа хайрцагт хийгээд юм уу ил задгаа тавьсан байдаг. Пүнкер байгаад байгаа. Тэгэхээр энэ бүхнээр одоо иргэдэд бас хариуцлага өгүүлэх ёстой л ах л та. Эсвэл яг яаж одоо энэ зүйлийг бид өөрчлөх ёстой. Нийтээрээ сайхан амьдрахын тулд бид бас хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ дээр нь чухам яг юу хийж байгаа. Хэрвээ зориултын бусаар хогийн утыг ашиглаад байвал яах юм? Тий, энэ үг нь бол тогтолцоонд байгаад байгаа юм. Хог илийн тухай хуулийн дээр тэр одоо хогоо зориултын бусаар одоо ил задгаа хийсэн иргэнийг бол хөдөлмөрийн хүчний доод хэмжээгээр торгоно. Байгууллагын хэмжээ гэдэг бол 3-аас 4 дахин өсгсөн хэмжээгээр торгоно гэсэн. Коридорт байгаа хогийг хийн гаргаад хийснийг мэдэхгүй болохоор яах вэ? За энэ дээр бид нэр бас одоо тэр тухайн байгаа тэр сөөх иргэдийн хяналт гэдэг юм бие биендээ тавих хяналт хамгийн чухал байгаа юм шүү дээ. Энэ дээр ард иргэд гэсэн бид нар байнг уриалж байгаа. Жишээлх юм бол одоо юу гэдгийг хажуудлын айл нь хогоо одоо ил гаргаж өгöd цацчаад гудамжиндаа гаргаж цацчаад байхаар манай кол центр л уучддаг байхгүй. Өө манай хажуудлын айл хогоо гаргаж. Уг нь зарчмын хувьд бол зүгээр хашаан дээгүүрээ даваад хөчи битээ хогоо аяадаг хэлчих зүйл байхгүй. Тэгээ одоо яах юм бид нар одоо тэнд нь хамаг мэрэгчлэтнүүдэд аваачаад цогсоох юм. Энэ бол зүгээр одоо шууд иргэдийн бие биендээ тавих одоо бид нар бол нэг л гэр оронтой Улаанбаатар гэдэг бол бидний нэг л гэр орон бүгдээрээ энд бол өөр өөрсдийнхээ бие биендээ харилцан шаардлага тавьж явах хэрэгтэй. Дээрээс нь бид нар төрн одоо иргэний байгууллага нь бүгд өөр өөрсдийнхээ хариуцсан тогтолцоогоор хяналтаа тавиад явах юм бол энэ болохгүй зүйл байхгүй. Ийм л ч л байна. Би хамгийн сүүл Бадрал араас Улаанбаатар хот хизээнийг олон улсын хот шиг хот болоод хизээнийг нүрээ угаацсан юм шиг дандаа байгаад иргэдэн айж булан тойрдгүй энэ тэндгүй одоо гэрэлтэй, сайхан цэцэгтэй, цэвэрхэн гудамжтай, бүхэл үйлчлэг нь одоо хүртээмжтэй гэдэг юм уу ийм байх юм бэ гэж. Ийм үе ер нь ойрын хугацаанд гэрэлтэй харагдаж гинөө эсвэл бид бас дахиад л нэг хэдэн жил байх хэрэгтэй байна уу гэж. Яг одоо бид нар бол ямар ч байсан 16 оны төвшөнд бол яг таны өсөж байгаа энэ төвшөнд бид нар хүргэе гэж байгаа шүү дээ. Энэ дээр бол манай захирагчийн ажиллаа бол энэ дундаа бол сэтгэл бол сайхан өөдрөг байна. Бүрэн ихтгэлтэй байна. Энэ ажлыг бол одоо бид нар ямар ч байсан сайхан боломжтой байдлаар ингэж чармааж ажиллана. Хамгийн гол нь манай иргэд бол бидэртэй хамт бас хамтарч ажилламаар байна. За тэгэл ер нь төрийн бус байгууллага, сургууль, соёл бүхэл талын одоо
байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо 1.3 сая хүн нь үндсэндээ хотыгоо бохирдуулаад ингээд яваад идэг биш. Бүгдээрээ хамтарч нэг 600 хэдэн хүн хогоо цэвэрлдэг биш тийм ээ. Бүгдээрээ хамтарч энэ дээр л ажилламаар байгаа. Тийм учраас одоо яг энэ хотоо цэмцгэр байлгах юм дээр жинхэнэ эх оронч гэдэг үзлээд одоо гармаар байна шүү дээ. Манай монголчууд. Тэрнээс одоо бүгдээрээ Чингисийн монголчуудыг цээж балбаад ингээд явдаг биш. Яг энэ зөвхөн шүлсээ хайчих болж хогоо битээ хайчих, тамхиныхаа ишиг битээ хаяач. Бусад хүүхдүүдэд сайхан заагаад өгөөч. Хөгшөд өвгдөө одоо хүндлээд өгөөч. Тийм ээ? Ийм байдлаа энэ чинь нэг хязгаарлалмын нутаг дээр олон хүн хамтарч амьдарч байгаа юм бол дүрм журамтай байна гэж. Тийм учраас тун удахгүй одоо манай Улаанбаатар хотын дүрм гэж юм батлагдана. За энэ дүрм бол манай хотын иргэдийн хувьд бол ерөөс үндсэн хууль болно. Энийг мөрдөж явах хэрэгтэй. Хамтарч нэг газар амьдрий гэж бол дүрм журамтай л амьдрах хэрэгтэй. Баярлалаа. Мишиг харцхан нэг Дараагаас нэг юм асуумаар байна. Энэ одоо иргэдийн одоо хүнсний аюулгүй байдал гэдэг тал дээр танаа хэлцээс ер нь ямар арга хэмжээ зохион байгуулж байна. Одоо иргэд бол одоо ер нь гений өөрчлөлттэй одоо ногоо, гений өөрчлөлттэй дахиач гэх шиг одоо үнэхээр хүнсэндээ бол хэрэглэхэд хоолой хоруу гэдэг дээр их хэрэгэлзээтэй. Хоолой хоруу гэдэг дээр бол үнэхээр эргэлзээтэй байгаа. Энэ дээр танаа байгуулга яаж ажиллаж байна? Юу штэ 90 оноос хойш бол ерөөсөн хүнсний аюулгүй байдлууд ерөөхдөө алдагдцсан. Одоо хүнс гэдэг бол таны ярьдаг бол хамгийн чухал асуудал. Хүнд бол нэг нэмрээ асуудал байхгүй. Тэгээд бас энэ дээр бол 2 хууль 13 оны 3 сарын 1-ээс бол мөрдөгдөд явж байна. Хүнсний тухай бол хүнсний аюулгүй байдлын тухай. За энэ дээр бол мэргэжлийн хамтын байгууллага ч гэсэн манайч гэсэн хамтран бол энэ аюулгүй байдлын чиглэлээр бол нэлээд ажлуудыг бол зохион байгуулалт ажиллаж байна. За баярлалаа. Ингээд хилцүүлгийн маань цаг өндөрлсөн байгаа учраас бид бас Улаанбаатар хот хэрхэн ухаалаг болохын бид одоо өөрсдийн гэр ороо болсон Улаанбаатар хоттой хэр соёлтойгоор за бас амар амгалан тайван аз жаргалтай амьдрах вэ гэдэг хүрээнд за ер нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба чухам юу хийж байгаа юм бас иргэд юу хийх ёстой юм бэ гэдэг асуудлын хүрээнд ярилцлаа. Иргэн та хэрвээ өөрөө өөрийнхөө одоо эрүүл мэндэд анхаарч өөрийнхөө гэр бүлийг хайрладаг шигээ бас Улаанбаатар хотоо ч гэсэндээ хайрлаж өнгө үзэмжтэй байхад нь өөрийнхөө оролцоог оруулж явах ёстой байна гэдэг зүйлийг нийслэлийн захирагчийн ажлын албаныхан Улаанбаатар хотынхан маань хэлж байна. За гэхдээ мэдээж төрөлсгийн зүгээс Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс хийх ёстой зүйлүүд асар их байгаа. Иргэдийн шүүмжлэлийг та бүхэн бас таатаагаар хүлээж авч тэр болгон дээр нь бас асуудлыг зохицуулж өгч байгаарай гэж хэлмээр байна. Яа тэгэхээр бид бүгдээрээ л нэг хотод амьдарч байгаа. Тийм учраас бид нэгний маань одоо амьдрал тулгарч байгаа зүйл бол бид бүхний л одоо асуудал байдаг учраас бас энэ тал дээр нь илүү их нээлттэй ажиллах хаа гэж бодож байна. Ингээд амралтын өдөр хүрэлцэн ирж үзэгчд маань мэдээлэл өгч өөрсдийнхөө ажлыг за мэдээж иргэдийн зарим нэг одоо тодруулахыг хүссэн зүйлүүдэд дэлгэрэнгүй хариулт өгсөн та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.